Тэгээд энэ юуны өндөр яаж явах вэ? Тэр бол одоо тэр болж юу бас хууч нэг адуугаар нь бэлчээрээр нь байж явах үед бол одоо тийм юу холоос сайхан зүйл ихтэй тэр ихийг хийдэг юм тийм тэр хэрэг хийдэг шиг тавны хийдэг. Одоо чи байнгын бэлтгэлтэй байж байгаа юм бол тийм одоо хэрэг угаасаа тийм байнгын бэлтгэлтэй бол хүмүүс бүгд тийм болох хэрэгтэй. Байнгын бэлтгэл хөөж дүү адуу хэлээр нэг зугаар бэлчээрээр нь үйдэг хүмүүс одоо авахгүй. Тэгээд энэ хүмүүс тэгж ярьдаг гэсэн. За бороо энэ авчиж тэмцээний ард дээр үеэ. Тэгэхээр тавны өндөр одоо хавар яг нэг асаа бүртээ хайсны 4 сарын авдын дотор хайсны зэрэг болсон хаагуулаас хайдаад өдөр нэг шалгал хийсэн бол одоо маргааш нэг хэд гозоо нүсэлчихсэн байдаг. Тэр үеэр сайхан гахаа юм тэгээд тавих шүү дээ. Тийм тавны өндөр. Нэг яг тэр өсвөлдөж чадах ч юм уу ерөнхийдөө тавгандаа цустай уул муутай энэ байх. Зүгээр морчин уул муутай болоод тавгандаа цустай тэр уул муутай болж байна. За тавгандаа цусгүй байх юм бол цустай. Тийм учраас үсэндээ тавгандаа цустай болгосноо гэдэг чинь бас л одоо жигсэн дээрийн шалгал. Тэр тавгандаа цустай. Тэгээд гизний өндөр авах хэрэгтэй гоч. Тэгээд дараа тавны өндөр гизний өндөр зүйл хийдэг харин байна. Хөлдөд тусуулаад хүмүүс хэрэгтэй. Тэр юу ямар өнгөтэй бороотой үйлдэл юм бол юу тусуулаад. Хөл тусуух гэж одоо саяны юм яа хийдэг шүү дээ. Гизний дээр нь хөнгөрөөх нь гэсэн юм. Гизний суцыг тавь тэд сүнгэн байгаад хоолн хөнгөн байсан цаг тэд мөрөд энэ хөдөлгөөн авахгүй болчихсон. Тэгээд яг жоохон тийм баг тахал махал дэвдээ хэлдэг. Тэгээд морчин хоолын нөгөө сэтгэл тавиад сэтгэл бариад зогсоочихсон. Уртхаас одоо баг тахал махал дэвдээ бол за тэдний яг мордонд дагад хамгийн багтаа гэсэн 7-8 цагийн цогцолтой байх хэрэгтэй. Гүнээс чинь цогцолтой байгаа бол тэхийн юм бол хөлөх болохгүй шүү. Тэгэхгүй тавтан 4-5 7-8 цаг алдчих юм уу бариад алгаа зураг алдаж бариад тэгээд л жоохон тийм нормал алдаж өрөөч юм уу тэрний зүйлх юм бол тэгээд хөлөх болно. Сонгогдсон яг байна надад. Нөгөө гадны хаалаараа сууж шүү. Бас тийм ч наа. Ойхон одоо тийм литрүүд тахилт бол оройжтой. Тэгээд шинахлаж чадахгүй. Багтаа цаг нь оноо хэдий цаг. Яг таа нэг жишээ татах дунд цунгааны морийг гэж. За тийм дунд цунгааны морь 15 км дахин гэж бодоход тийм нэг 3-4 цаг байж байна. Норны хаваа гэж. Бас норны хаваа гэж болж бүгдийг бий болгохгүй. Яг тийм хоолоо хөлсний дүгтэн тийм арайч тийм хоолоо хатгалаа хөлсний ерөнхийдөө хөлс багтаа гадуур чинь торж өгдгөө. За тэгээд хүчин явдгөө. Энэ ерөнхийдөө тэгээд болохгүй гэж би хөндөж шүү. Тийм зүйлээ ихтгэн байж. Морморноос зөвөр гэдэг нь адуустай тэгээд бүгдөө нэг адилхан уяагаар машинд ч болохгүй. Өөрөө тэгээд та үеийнхээ хэлхийдтэй тийм ээ. Өөрсдөө тохирсон ажил тийм юм. Тийм учраас тэгээд шаардсан гэсэн тийм юм. Тэгээд өөрөө өөрөө тэгээд хөөдөд. Энэ машин адуусын бүртэн 12 цаг хасаа. Одоо хаад 12 цагаар дийжтэй таарч. За тийм. Баярыг дээд насыг бол тэгж тохиолох хэрэгтэй. Анаас уу дээ. Дээрээс үү. Хатрын хаадын дээр үлдэх учраас ажлаач ерөөсөө их тавид ягаад ч хүчтэй хасаа байдаг болдог. Тэгээд энэ хэлцээр тэгээд одоо манайхны одоо ингэж нэр азарч нэг
8 жигээр мөржүүлээ одоо тэр бодлоо чинь болчихсон. Тэгээд нэг 9-10 цагийн тийм тэр чинь 600 жигээр тавьчихад хоол өөрийнх нь урдаа bir хавцраас мөрөсөд өнгөрөөд барьж болох шүү дээ. Тийм хийсэн үчиг нь яг тэр зүйл өөрийнх нь урдаа bir хавцаас цогцыг дахиад хоёрч гэж бодоод байсан. Мөр тохиолж яасан. Тэгэхээр гоо мордыг үзээд нь одоо манай уяасаар одоо урхондоо гол нь юу гэж асуух гэдэг юм бэ гэхээр нэг насааруудаа ер нь өөрийн тухайн мөрийг ямар мөрөөр тэрэнд нь тохиолсон ажлыг хийгээд өөр ямар ч борноос амжилт гаргасан үг тийм ээ. Тийм ер нь чинь дотор хэлээд имжигтэй байсан. Даарыг сайн мөрсөн. Манай даан ганаа байсан. Манай ганаа бол бүх насыг сайн байсан шүү дээ. Ганц даах гэж юм биш. Сайн байсан шүү дээ. Манай